Сайн байна уу та? Сайн байна уу? Таны ажил тавлаг уу? Ажил тавлаг уу? Ажил тавлаг. За таныг одоо Монголын хамгийн том лавшаа гомдын өвчтөд танилцуулъя. За хоёул одоо Монголын хамгийн том одоо гомингийн үйлдвэр дээр орж ирсэн байна. Үнэхээр том үйлдвэр байна тий. За ерөнхийдөө лавшаа гоминг сонгох одоо үндсэн 3 шалтгаан байдгийг. За би яг энийг танд эрүүл мэндтэй холбоод бас тайлбарлая. За нэгдүгээрт гэвэл элковитер баяжуулсан байж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг ерөнхийдөө аминдин болон эрцээр баяжуулах тухай хууль бол 2018 онд батлагдсан байдаг. Лавшаа гомингийн хувьд бол 12 оноос хоошоо энэ элковит буюу хэрэгцээтэй төр аминдин болон нэгдлэр баяжуулж эхэлсэн байж байгаа. Тэгэхээр бүр өмнө нь одоо баяжуулж эхэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор хүнс үйлдвэрлэл маш томоохон өөрчлөлтийг авчирсан гэж үздэг. За тэгэхээр яг одоо лавшаа гомингийн хувьд хэрэглэдэг элковитийн хувьд бол тайлбарлаж өгье. Элковит гэдэг нь хүний биед маш их шаардлагатай эрдэс болон амин дэмүүд байж байгаа. Таны хувьд одоо их бэлтгэл хийдэг хүний хувьд бас их мэдж байгаа хэрэгтэй эрдэс үз. Амин дээд хүмүүс ч бас нэг эрдэсээр эрдэсийн дутагдлыг орж ирнэ гэж байна. Тий. Тэгэхээр эрдэс бодис бол амин дэмээр баяжуулдаг гэдэг нь өөрөө их чухал байж байгаа. За мөн зүрх судасны эрүүл мэндгээд за мөн бодисын солилцоо давхлаад эмчих гээд олон талын эрүүл мэндийн аж тус байж байгаа. Герман улсын Мюнхлер компани хүний биед хэрэгцээтэй тэр амин дэм болон эрдэсүүд болох B1, B2, B3 за мөн одоо төмөр, цайр одоо поли хүчил зэрэг нэгдлүүдийг оруулж өгсөн байж байгаа. Одоо ер нь хүнсний эрдэсийн нэмэлтээ бол гомингоос авчих юм байна шүү дээ. Тий, одоо бид нар өөр одоо хүнсний бүтээгдэхүүнээс авахаас гадна одоо гомингоо идэвхтэй давхар нэгдлүүдэд бид авчнаа гэсэн үг. За хоёр дахь шалтгаан бол лавшаа гомон гашуурдаг онцлогтой. Оо за. Хууч нэг жоохон байх чинь гомны тэр цээж орч чинь гэж ярьдаг. За лавшаа брэндийн хувьд Монголын анхны одоо гашуурдаг гомонг зах зээл дээр нэвтрүүлсэн энэ одоо маш том давуу тал гэж үздэг. Тийм байна. За гурав дахь давуу тал бол хугацаа уртасгч буюу химийн ямар нэг нэмэлт байхгүй. Сүүлийн үед одоо дэлхийн чиг хандлагаас ийш эргэж штеп. Хуучин бол амттай зүйл гоё байдаг гэсэн бол одоо натурал эко зүйл гэдэг дөрөв дэлхийн чиг хандлага эргэж байна тий. За хугацаа уртасгч бодис гэдэг маань өөрөө хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалах зорилготойгоор хийдэг химийн нэмэлт бодисыг хэлж байгаа. Тэгэхээр одоо лавшаа гоминг үйлдвэрлэж явах явцад бол хугацаа уртасгч бодисыг ашигладаг гэсэн үг. За орцны хувьд бол одоо цэвэр улаан буудаан гурилаар хийгдэг учраас энэ одоо эрүүл хүнсний бүтээгдэхүүн гэж л явдаг ийм үндсэн 3 давуу тал байж байгаа. Эко эрдэстэй гомин. За. Өнөөдөр хэрэгтэй мэдээлэл өгсөн өнөөдрийн хөвчтэй маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Хоёулаа үйлдвэрлэлийн процесстаас явж дэлгэрэнгүй танилцсан. За тийм.